Ээ сайн байцгаана уу. Ингээд Burger King Naruto 2 гоё хамтрал хийсэн байна. Үүнийг бас тохиолдуулаад бид хоёр минь энийг бас unboxing хийж амтлахаар ирлээ. Naruto заяа раменыг 16 секундд иддэг юм байна. Хүүхдээ дээрээ. За. Burger King-ийн бүргийг 16 секундд Naruto-гийн эсрэгээс уралдаад ялах бах гэж бас бодоод. Ер нь бол юмыг бас гоё таашаалтай хамталж идсэн бас зөв үгүй. Ойлгохоо Naruto-г барахгүй юу? 16 секунд гэхдээ 16 секунд бүр удлаа шүү дээ. Тийм үү. За идэхүү. Идэ. Юу мартцсан. За. Burger King-ийн ямар багцыг аваад яг Naruto-гийн фигюр ирэх юм бол? King багц. King багц энэ үү те? За окей. Зүг багцаа зүг багцаагаад бас дуудчихсан бас авчирсан байх шүү. Би ясаг өдрөө ёо Burger King идэнэ гэдээс өдрийн цайгаа уугааг байсан. Өдрөө одоо. Өсөө салгалаад шүү ёо. Та нар Naruto хийсэн үү? Баг. Үгүй ээ. Чам юу вэ? Чам сасгүй ээ. Оо. Какаши. Каваи ноо. За ингээд би Naruto-го энэ дээр тавьчих. King box дотор маань мэдээж би бол энд бол айгуу доогтай. Юу, хоньор нэг юм уу? Хоньор. Тэгээд Nagats-ын шарсан төмсөө нэг бүргэрээ. Ер нь бол яг ганцаараа идэхэд айгуу тийм боломжтой юм байна те. Фигүрээ бол хилээд авч болох юм. За хоёлаад бол Burger King-ийн хамаад бүх фигүрийг явуулсан байгаа. Hinata байна. За баярлаа. Энэ ямар хөөрхий. Би энийг бол хараагүй юм байна. Ингэж задарч байгаа юм байна. Rock Lee-ийн юу нь гоё юм, хөдөлгөөн нь гоё юм. Тийм үү. Тийм байгаа. Hinata өөрөө тийм cute юм. Hinata шиг kawaii. Чи Sasuke-г зад. Би Gaara-г задлаа. Би бол Gaara дуртай. Тийм. Яа Gaara. Би чи Naruto-гийн нөгөө бага ангийн нэг сүртөө үзээгүй. Яг үзэхэд нэг хойно урд нь оруулаад Shippuden-ыг би яг нөгөө нэг бүслээ үзсэн байхгүй юу. Тэгэхэд яг эхний угийн яг нөгөө нэг Shippuden чи Gaara Naruto хоёрыг хэлдэг шүү дээ. Тэнгүүд би Gaara-д амар дуртай ч магадгүй. Замана Neji, Hyuga Neji. Оо яар хөөрхий юм бэ? Хэд юм бэ? 7 фигур байгаа мó. Тийм байх. Хин дотоо байна. Дотоо ч гэсэн зөндөөл дотоо байна та. Sakura болоод. Sakura-с энэ дотор яж магадгүй шүү дээ. Бүгдээр хамтдаа үзцгээе. Бад. Йоо, бас тийм байлгүй дээ. Гор багаас арай болохгүй. Тэс хамгийн гоё нь аль нь вэ? Надад бол Rock Lee-ийн юу таалагдж байна? Хөдөлгөөн. Hinata хөөрхөн юм. Hinata-ас гоё. Hinata хөөрхөн Hinata байна. Гэтэ хиний энэ би хаа айгу бас гоё харагддаг. Kakashi-ас айгу тийм гоё харагдчих. Kakashi cool л дээ яаж харахгүй. Тийм ээ. Жоо халаан байгаа юм тий. Жил халаан байгаа та. Миний хол жоон тийм чөлөг. Тийм ээ. Өдрөө бол байдаг үнэхээр үлдсэн байсан. Хей нэг конхаг шинэ газартаа тэгшилдэг шинэ тэнсээ над бол. За Shippuden дээр импакт өгдөг хамгийн хүчтэй бол Sasuke-гийн Indra-гийн сум төгс усанаа болгодог шүү дээ. Сүлтийн хүчийг өдөр бүх сүлт махсуудыг аваад. Тэгээд юуны Minato Sarutobi дээр нэг юу байдаг шүү дээ. Үхлийн сүнс хардаг ч зөө. За тий. Арч маргийн гар. Тэр бол нэлээд хүчтэй ч зөө. Юу бол бас амар шүү дээ. Зүхгүй юм. Мөнхийн зүхгүй юм. Тийм шүү. Ер нь л яг Naruto-гийн хамгийн яг зорж явдаг хэцүү шүү дээ. Хамгийн эцсээ. Тийм. Amateurс бас амартай хизээж унтрашгүй гал өстэй тий. Amateurс бас яг бодож байлаа. Тийм бай. За мөхөшөөд бол Kakashi байна. Би ч яхад тэгэл автоматар тэгэл Naruto л халтаа яалтчих. Naruto-гийн нөгөө үзэл бодол доторх хүн айгу таалагддаг гэх юм уу? Тэгээ үзэгдсэн гэхдээ амар өөр болж илээ. Би гэхдээ ер нь бол ингээ багасаа бүр дуртай болохоор Kakashi-гоос угаасаа ингээд ер нь бол хамгийн шилтгэн зэ. Тэгэнгუთ одоо Bito жишээ нь ингээд бас амар дүр. Сэтгэл сүйд тус амьдрал өндөрлөө. Bito амар. Тэгэнгуთ нөгөө талд Itachi бас амар. Тэгэнгуთ ер нь Naruto-гийн дүр хөгжүүлэлт нь өөрөө амар сайн тийм. Аним үзэл ер нь за муу дүр гэж бол байдгүй юм байна гэсэн бас ойлголт өсөжчдөг тий. Дайсан гэж яахгүй дайсан төрдөг үү? Дайсныг хүмүүс бүтээдэг үү? Бүтээдэг ойлголт тий. Миний хол Hinata. Миний дөр одоо цонайтай юм байна. Тэгээд яагаад гэдэг юм би яасан. 106. Хяахын хөлөөс амар өстэй. Яг тий асуум яагаад тэгэхээр нөгөө нэг ч дүр өхгүй байж байгаа Shippuden үзэж явж байгаад хамгийн ихэнд өгдөг нь баг асуум байна тий. Тэр болохоор аюулаас хүчтэй тусчихсан. Тий. Тэг би бол эхэндээ
яг үндэ Асумагийн хөл дээр ерөөсөө үйлээгүй. Би өөрөө нэг Асумад нэг тийм амар дуртай биш юусэн бохгүй юу ер нь. Тэгээд яг тийм байж байгаа саяхан сүулт нэг үзээд Асумаг хүмүүс нэг сонирхдаг байсан ч Асумаг өгсөн чинь Асумаг гэдэг хүнийг бүр анийн үздэг бүх хүмүүс ойлголцсон те. Тэр Асумагийн өхлөөс амар хүчтэй байсан. Ялцчих. тэгсэн амар хэцүү байгаа юм шүү дээ юутай юу лээ. Куренай хойно үлдчихэж байгаа шүү дээ. Тэгээд эргэж иргэж жирэмсэн болоод үлдчихсэн. Тэгээд эргэж ичгүй байхгүй тэр боллоо. За тэгээ яг Нарутогийн яг чиний яг хамгийн гонигтай мөчийг аль нь бас таарав? Итачи юу? Яг талаар тэгэл угаасаа тэр олон жилийн турш бүх үзэн ядалт бүх зүйлийг зөвхөн өөр дээрээ ингэж аваад тэргээл өдөр хоногийг тэр амар шаналлаараа мэдэрч өнгөрөөгөөд тэгсэн мөртлөө Баатар тэр талаар тач. Одоо миний хувьд одоо Жирая л юм да. Жирая чи хамгийн гол нь яг өхөн гэж бодоагүй байхгүй. Тий. Зогдох боломж зөндөө байдаг шүү дээ. Тэнгууд тэгээд гүрээсээр байгаа л тэгээд чанартай л болж байгаа. Тэгээ өөрөө баг зөвшөөрж өгөх юм шүү дээ. Тий. Одоо отохоор Жирая яг тэр үедээ ингээд анх үзснээ отохоор асуумаа байхгүй. Хичээл сургууль эхэлсэн болохоор манайхаа анги хамт олнороо гоё Burger King ороод Нарутогийнхаа фигуруудыг аваад гэртээ гоё байдлаараа гэж хүсье. Одоо хоёлаа эндээс чинь дөрөөр нь алцаад авах нь шүү дээ. За би яг нөгөө Нарутог яг Shippuden үзээд яг бүр амар донтчихсан болохоор Shippuden-ийн хамгийн ихний хоёр төвөр болох Наруто Gaara 2 авлаа. За би бол нэг өөрийгөө их нэртэйг авлаа ирээд. За араас нь би бол айгүй гоё хийцтэй хоёлаа одоо нэг аав те. Яа нэг энийг авчвал нөгөөдхөө алдчих гад байдаг. Тэгээ яг Наруто бол нэг хүний хажууд ингээд хосоороо харагдал айгу гоё гэж бодоод би Саскаг авлаа. Эхлээ Саскаг авчихсан. За чи одоо энийг авах юм. Тэгээд би нээжэг авъя, чи лиг авъя. За би тэгвэл лиг авъя да. Чи эсэнийг авах. Сакура юу? Тэгээ байжсэн дээр. Миний ингээд цуглуулгын Сакура гэж ингээд өстэй. Тийм шүү дээ. Сасукигийн ихнэр шүү дээ тийм. Бидний мэддэггүй 10 баримт юм уу те? Тийм. За харъя. Мэддэг байж шалгая. Хултай 10 баримт Нарутогийн тухай. За окей. Наруто гэдэг нь Японы уламжлалт рамын дээр хийдэг загсны махан хэрчмээс санаа авсан нэр. Майхан Нарутогийн мэдлийг бас арай disrespect хийгээд байх шиг байна да. Тийм. Одоо нөр юу гэдэг чинь Наруто гэдэг нөр ийм иргэдэг. Тэр чинь Наруто. Нарутогийн толгой дээрх тэмдэг нь Японд байдаг бодит Нарутогийн хуйларсан далайн урсгалаас санаа авч хийсэн. Конохагийн тэмдэг тэмдэг юу? Тэр чинь далайн урсгалаас Нуруунд дээр байдаг нэг Узумакигийн тэмдэг юм шүү баг. Нөгөө улаан ингэсэн. Түүнээс далаад арай юм конохаа. Яг нөө юу одоо нөгөө Японы нөгөө нэг юм далайн зураг морч нэг ингэсэн байдаг шүү дээ. Жохон тийм болохоор энд яг жохон зарим нэг нуглааснаас төстэйж магадгүй юм байна. Нам галтна. Масаши Кишимото өөрийгөө жаахан байхад хинч тоодоггүй. Хинтээ найзалдаггүй хүүхэд байсан болохоор тэр мэдрэмжийг Нарутод өгсөн. Мэдгүй чи. Би бол зөвхөн мэдэхгүй юм. Та чарн битүү нэг ярьжсэн. Кюбийн анхны санаан дээр үнэг байгаагүй. Юу хэлсэн юм бол тааж үзэх үү? Үнэг байгаагүй бол юу байх юм? Чод байх юм уу? Бас ойролцоо амтны л хүн ажиллаа л да. Зүгээр рандом. Эсвэл яхаа нөгөө 8 сүүл байгаа ш та урд. Тэдний аль нэг нь зүгээр Нарутогийнх байсан байж магадгүй. Тэгээд дунд нь холио солио хийгээд үнийг сонгуулсан байж бас магадгүй зүгээр миний зүгээр таамаг. Тэстэ мэдгүй. Юу ийсэн? Юу ийсэн? Муура. Муурж болно штэ. Хацрыг харалтаа ямар тэнэг юм бэ? Хацар дээр хэрэг сорин нэрдэл муурнасаа хийчээ. Тэгэд ер нь цаашдаа тэрийг арилгаагүй төвчгөр явуулсан. Нарутогийн гулбар шар хувцас нь хүүхдүүдэд тод харагдаж тоглоом болгон хийхэд гоё байхаар зориудаар сонгосон мөнгө. Ундаг тий. Асаг арт. Тэгээ Нарутогийн юуны хувцсны дизайн бол үнэхээр гоё тий. Үнэхээр амар тий. Наруто 245 дугаар бүлэгт Люфи-шиг далайн дээрэмчин болохыг мөрөөддөг тухайгаа хэлдэг. Конохагийн нэг Хоккагенуудын тухны хамгаалтынхын тэн дээр Люфигийн далайн дээрэмчний Конохагийн тэмдгийн оронд далайн дээрэмчний багийнхан юу тэгж гарч мардаг. Ер нь тэр хоёр ингээ хоорондоо амар их тийм юунуудаа ингээ шигтгэж өгч солилцсон. Гоё юм тий. Хүндлэл үзүүлдэг юм уу тий. Нарутог дуусгаад чинь One Piece юу гэлээ бас нэг тийм гоё хүндлийн юм гаргасан шүү дээ. За ингээд бүхний өмнө манай Монголын хамгийн хурдан идэгч, хамгийн том хазагч, хамгийн том ходооттой залуу Мөнхүүш маань ирсэн байна. Мөнхүүшийн өрсөлдөгч маань өнөөдөр Наруто Хокагийн хэн байна вэ? Миний гол дүр байна хамаагүй ихтэй. Мөнхүүш маань өнөөдөр Хокагийг ялж Хокагаа болно. За тэгээд Наруто маань Көгөлтэн дээр
Наруто маань аним дээр раменыг 16 секундэд иддэг. Хажууд нь Ирукаг хараа сууждаг. Ирукаг шиг мэдээж гихч нь байгаа. За тийм болохоор мөнхөөс маань Нарутогийн рамен идэх хугацааг бүр Кинги бүрээрээ идэж өрсөлдөх болно. Хэний ялхнаг өдөр хамтаа арцгаая. Би болоо боцоогоо мөнхөөсдөр тавилаа. Мөнхөөс яагаад тэр хизээ эд хэмдэр ер нь бол миний нүдэн дээр залгаж үзээгүй. Нарутогийн 16 секунд идсэн раменыг мөнхөөс маань хамтдаа ялч чадсан бүгдээр хамтаа арцгаая. Заваар болох шүү. Мөнхөөс Би нэг минут гараа идэх баха. Хямарчаад Ер нь бол минут гарна. тийм минут 20 минут. Миний тооцоо бол яг юм. За Ягаа. 1 2 3 и. Ихний 3 хазалтаараа бүр өөрийнхөө 40% нь хазлаа. За 17 секунд. Гэтэ чи ер нь бол минут хүрэхгүй идчихээр л харагдчихэв. Ч юм уу? Идчихсэн 3 2 1 явсаа. Миний хувьд бол энэ амьдралд хамгийн хурдан юм иддэг хүн бол мөнхөөс л байсан. Яа, за 1 минут 2 секунд 49 байл. Чи яг хэлсэн мэн те минутанд л идэх юм гэсэн. За тэгээ бид өнөөдөр Burger King-ийн Naruto-той King Box багцыг идлээ. Тэгээ суралтлаа маш сайхан бичлэг болсон гэдэгт итгэлтэй байна. За тэгээ манайхан бүгдээрээ Burger King-ээр үргэлжлүүлээд Naruto-гийн фигурыг аваарай. Naruto-тойгоо хамт байгаарай. BK.